Өмчөөс орж ирж байгаа энэ агтлах барилга байгууламж өвчийн асуудал энэ тогтоолууд нь яагаад ингэж одоо дөрвөн тогтоол батлуулна гэд яа нэгтгэж оруулж ирж болдгүй юм. За дарааллын хувьд салж орж ирж байгаа бол манай засаглал эрх зүйн шинтгэлийн хороон дээр юм уу манай хуулийн иргэдийн хурлын хуулийн хэлтс ингээд хавсралтаар нь бид нар угаасаа батлаа явдаг шүү дээ. Яагаад энэ дөрвөн тогтоол яагаад заавал тус тусдаа батлагдах ёстой юм? Энийг надад тайлбарж өгөөч. Ингээд тус тусд нь одоо гарах тийм зайлшгүй шаардлага. Гэхдээ энэ дарга хурлын ажлын алба гэхээс илүүтэй өмчөд үнэхээр ийм тусдаа тогтоол гарах шаардлага байгаа мó? Эсвэл эхлээд өмч нь хариулаад дараа нь хурал нь хариулах нь зөв. Төлөөлөгч. Юун төлөө бид нар ажлын хороо байгаа юлээ. Энэ удаан хугацаанд энэ төлөөлөгч нар чинь асуудал хилцээ явж байгаа л да. Тэгээд хурлын ажлын алба хуулийн хэц байгаа шалтгаан нь энэ шүү дээ. Засаглал эрх зүйн шинтгэлийн хороон дээр хороо хариуцсан хүн нь үүнийгээ чиглүүлээд чигүүргийн хувьд ижил төстэй тогтоолуудыг нэгтгээд ингээд та хэд маань бид энэ төлөөлөгчдийн хуралдааны үйл явцад дэм болж ингэж явах ёстой шүү. Дараа чи асуудлуудыг сүүлийн үеийн өмчтэй холбоотой юм өргөн барьсан дарааллаараа дандаа тусдаа орж ирж байгаа. Энд чинь өөрөө хуралдааны үйл ажиллагааг маш их сунжруулж байна. Бид ингээд нэг материал үзэх байсан бол 4-5 материал үзээд байгаа. Тэгэхээр энийгээ дараа чи хурал дээр энэ засаглал эрх зүйн шинтгэлийн ороо энэ хуулийн хэлтс онцгой анхаарал хандуулаарай. Яа тэгэхээр бид нар чинь энэ их удаан хугацаанд хуралдаж байгаа учраас нэгтгэж явах нь зүг баха дарга.